За. За сайн байна уу? Сайн байна уу? Намайг их чимэг гэдэг. За. Сургуулиуд өгч байгаа чинь баярлалаа. Юугаар өгч байгаа вэ? Хүний нөөцийн мэргэжил өгч байгаа. За. Ичмээ хотоос ирсэн дээ. Хотын аль дүрэг мөргөөс ирсэн мөлий? Баянгол дүрэг. Баянгол дүрэг. За. Хүний нөөцөөр өөр давхар мэргэжлүүдээр сурж байгаа үгүй юу? Үгүй зөвхөн хүний нөөц. Зөвхөн хүний нөөц. За. Юу за энд сурсан ямар байсан? Гоё байсан. За хамгийн гоё хэсгээс энэ нь хамгийн гоё надад таалагдсан. Хаваад ингээд сурах юм. Хамгийн гоё хэсэг нь их сургууль сурах, Америкт их сургууль сурах. Гоё хэсгээс. За Хавай болохоор амар гоё тийм соёлтой. Тэгээд маш олон орны оюутнууд ирж суралцдаг учраас ер нь бол та ингээд энэ суралцсанараа өөрөө бүр ингээд ийм дэлхийн нийтийн тийм бүр ийм connection та энд үсгэх боломжтой гэсэн. Тэгээд надад хамгийн их таалагдчихсан бас нэг юм юу гэхээр ариун сум яг хажууд нь байдаг учраас та ингээд зөвхөн ингээд professionally өсөж хөгжөхөөс гадна бас сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих боломжтой. За баярлалаа. Мэдээж энэ дэр ихээс өмнө англи хэлийг сурсан байгаа шүү дээ. За ирээдүйд одоо яг англи хэл сурахаа зовж байгаа дүнэр байгаа шүү дээ. Тэдэртэй хандаа ганц час хийсэн зөвлөгөө өгч. Энэ аргыг хэрэглээд надад ажилласан шүү. Магадгүй таантай ажиллана гэсэн тийм бай арга байна. Амар олон арга ашигласан. Гэтэ миний яг нэг амар тууштай хийсэн арга нь юу юм бэ гэхээр арай болгон морны номыг чангаар уншдаг байсан. За англи хэл дээр ном уншдаг байсан. Тэгээ нөө номлолтой байхдаа Америк хамтрагч нартай байсан. Тэгээ тэр үедээ ингээд би ингээд чанга уншаад тэгээ тэдний ингээд намайг зөв болгоод одоо хэрэв би буруу унших юм бол зөв дуулган заагаад өгөөч гэж бодсон. Өөр номууд уншдаг байсан. Өөр номнууд яхаа өөр номнууд англи хэл дээр уншдаг байсан. Гэтэ яг тогтмол уншдаг байсан нэг морны ном байсан англи хэл дээр. Номлогоо турш нийт 3 удаа уншсан. За өөр арга байна. Өөр арга гэх юм бол дуу болох амар дуртай. Тэгээ нөө дууны үг ингээд цээжлэхээр заримдаа яг тэр нөгөө нэг хэсгүүд нь ингээд толгой дотор орж ирдэг. Тэгээс кино ер нь өөрөө сонирхлын чиглэлээрээ өөрийгөө ингэж хүчлэхгүйгээр гоё юм сонирхолтой чиглэлээрээ ер нь англи хэл дээр юмнуудыг үзэх юм уу хийж үзээд их юм бол ингээд англиас сурахад илүү төхөн байт юм санагдсан. Зөвхөн ингээд дүрмээр шахаад ахаа орно. Окей за ирээдүйд ирж байгаа дүүнертэй хандаад Америкт сурыг одоо хаваад сурыг эрэхтэй. За та нар ийм юм дээр анхаарчуд их зүгээр санагдсан шүү. Ирээд ингүүл бас хэрэгтэй гэсэн зөвлөгөө байна. Залуучуудтай хандаж хэлэхэд зүгээр бүх юмд yes гэж хэлээд бүх юмд оролцоод явах хэрэгтэй. Ерөөсөө юмнаас битгий ерөөсөө хойно үл ирээд энд одоо ингээ culture night event болж байл оролц, клубын үйл ажиллагаа болж байл оролц. Тэгээд энэ үйл ажиллагаанууд нь ерөөсөө биднийг хөгжүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйл эд юм байна гэдгийг ер нь би одоо сурж авсан. Айгүй ихтэй л ах хэрэгтэй байна. Ихтэй байх хэрэгтэй. Ерөөсөө хоош мэтий суу за дараа болчих хэлгүүдээ гэж орхих хэрэггүй яад л